Ираны эсрэг зохилтууд Америк нэгдсэн улсын бүх шаардлага хангах хүртэл зогсохгүй гэлээ. Ливаны Хезболлах бүлэглэл Израиль Америк нэгдсэн улсын довтлогоог эсэргүүцэж Израиль руу гал нээжгэлээ. Иранд төрийн ажлыг үргэлжлүүлэх шилжилтийн зөвлөл байгуулагдлаа. Америк нэгдсэн улсын 3 зэвсэг хүчний албан хаагч амар үгсэн талаар цагаан ордноос батлав. Арамтраг азагчтай Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байгаа. Олон улсад болж байгаа онцлог мэдээллээс таймлаг өргөе. За өнөөдрийн тайм хөтөлбөр төр чигтээ олон улсын анхаарал татагдж байгаа Иран улсын талаарх мэдээллийг нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж таймлах байна. Та тэгэхээр юун түрүүнд байлдааны талбарт нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа талаар мэдээллийг хүргэх гэж байна. Та тэгэхээр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейгаас гадна Ираны 40 хүртэлх хүндрэл албан тушаалнуудыг хөнөөсөн гэгдэж байгаа. Америк Израилийн хийж байгаа Ираны эсрэг цэргийн ажиллагаа өнөөдөр 2 дахь өдрөө орж байгаа юм. Байлдаа намжих шинж байхгүй Ираны хариу зохилтууд Израилийн Тель-Авив, Иерусалим хотуудад туссан замун Бит Шемеш хотод дор хаяж 9 хүн амнасаа алдсан байна. Ираны Персийн болон дах Америк нэгдсэн улсын цэргийн объектуудад хийж байгаа зохилтууд мөн үргэлжилж байгаа. Эдгээр довтлогооны улмаас Бахрейнд 1 хүн амиа алдаж, Кувейтэд Ираны зохилтууд бүртгэгдсэн байна. Түүнчлэн үүсэж байгаа асуудлыг хөндлөнгөөс нь ажиглаж байсан харьцангуй оролцоо багтаага Сауди Араб улсад хүртэл зохилт бүртгэгдсэн байгаа нь байдлыг даамжуулж маадгүй байгаа юм. Сауди Арабын баталгаан батлах яамнаас мэдээснээр нефт боловсруулах үйлдвэрлэлүүд чиглэсэн дронуудыг замаас нь устгасан хилтерхийн газарт унсны улмаас гал гарсан гэж мэдээлсэн байна. Эдгээр дээр нэмээд Ливан, Израилийн хооронд энэ мөргөлдөөний шинэ фронт үүслэ гэж хэлж болох нөхцөл байдал үүсэж байгааг анхаарах хэрэгтэй. Тодруулах юм бол Израиль улс Ливаны Хезболла бүлэглэл Израилийн хойд бүс нутаг руу буужин харсантай холбогдуулан Ливан руу дайрч эхэлсэн байна. Ливаны эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар Израилийн энэхүү довтлогооны улмаас 31 хүн амиа алдаж 149 хүн шархагдсан байна. Жил гарангийн өмнө Израилийн хүчтэй довтлогоонд өртснөөс хойш энэхүү бүлэглэл нь өмнөшгөө хүчтэй биш болсон гэж хэлж болно. Гэхдээ Ирантай үзэл суртал, шашин, санхүүгийн хувьд гүн холбоотой учраас ойр дорндын бараг бүх улс татагдан оролцож байгаа энэхүү мөргөлдөөнд энэхүү Хезболла бүлэглэл татагдан орох нь бараг зайлшгүй байсан гэж хэлж болохоор юм. Тэгвэл мөргөлдөөний оролцогч талуудын нэг болох Америк нэгдсэн улсын тухайд өчигдөр Америкийн цэргүүд амиурагдж эхэлсэн тухай мэдээллүүд гарч эхэлсэн. Цагаан ордноос мөн баталсан байна. Гэсээд ч Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг бүх зорилго биелэх хүртэл зогсохгүй. Америк нэгдсэн улсын цэргүүд үүний улмаас дахин амиурагдахыг ч үүсэхгүй гэж хэлсэн байна. Нэлээд шүүмжлэлт дагуулж байна. Ням гарагт тэрээр өөрийн Truth Social хаягтаа байршуулсан дүрс бичлэгтээ Дональд Трамп Ираныг цөмийн зэвсэгтэй гэж буруутгасан байна. Мөн Америк нэгдсэн улсын оршин тогтнолд энэ нь аюул учруулж байгаа. Мөн одоогийн Ираны дэглэм нь Америк нэгдсэн улсын хувьд хамгийн том дайсан байж болох байцаа гэж тодорхойлсон байна. Түүнчлэн энэхүү ажиллагааг Ираны засгийн газрыг их мэдлээс нь зайлуулах зорилготой гэж мөн тодорхойллоо. Гэхдээ одоо хүртэл Иран Америк нэгдсэн улсад хүрэх чадвартай, цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай пуужин бүтээж байсан. Эсвэл цөмийн зэвсэг боловсруулах шатанд ойрцсон гэх нотлохоог танилцуулаагүй хэвээр байна. Техраны зүгээс цөмийн зэвсэг хэрэглэж байгааг их олон жилийн турш энэхүү таамаглалыг үүсгэсээр ирсэн байна. Америк нэгдсэн улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ийм үед Израильтай хамтран довтлогоог эхлүүлсэн байдаг. Америк нэгдсэн улсын 3 цэргийн албан хаагчийн амиурагдсан тухайд Америкийн Төв командлын мэдээлэлд дурдсанаар 3 цэрэг амиурагдаж 5 цэрэг ноцтой шархагдсан байна. Ираны хувьсгалт Гвард ням гарагт Америк нэгдсэн улсын USS Абрахам Линкольн нисэх онгоц тэгч хөлөг онгоцыг 4 баллистик пуужингаар онилсан байгаа. Гэхдээ эдгээр амиурагдсан 3 цэрэг нь яг хизээ ямар цохилтын үеэр амиурагдсан болох нь тодорхойгүй байгаа юм. Үргэлжлүүлэн Иран улсад болж байгаа нөхцөл байдлын тухайд Аятолла Али Хаменейгийн дараах засгийн үйл ажиллагааг удирдах 3 гишүүнтэй төр удирдлагын зөвлөлийг байгуулснаа зарласан байна. Үүнд нь хийхэн багтаж байгааг харах юм бол ерөнхийлөгч Масуд Пезешкиан, мөн дээд шүүхийн тэргүүн Голом Хасем Моксаны ээжи, мөн хамгаалагчдын зөвлөлийн гишүүн Аятолла Алираза Арафи нар багтаж байна. Ингэснээр Ираны удирдагчид Аятолла Али Хаменейгийн залгамжлагчийг тодруулах үйл явцыг эхлүүлж байгаа юм.
Ираны үндсэн хуулийн 111-р зүйлд зааснаар дээд удирдагчийн үүргийг залгамжлагч сонгогдох хүртэл төр зөвлөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Намын Ираны үндсэн хуулийн дагуу дээд удирдагчийг 8 жилд томд олон нийтийн санал хураалтаар сонгогддог 88 гишүүнтэй чуулган томилдог. Энэхүү чуулганы гишүүнд нэр дэвшигчдийг эхлээд хамгаалагчдын зөвлөл хянаж, нэр дэвшигчдэд хатуу хяналт тавьдаг. Шинжээчдийн чуулган хуралдаж хэлэлцэн залгамжлагчийг сонгодог гэсэн. Шийдвэрийг энгийн олонхын саналаар гарах байна. Төр удирдах зөвлөлийг ахаж байгаа энэхүү Артолиа Алерез Арафи гэх хүн нь 2019 оноос хойш хамгаалагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэхүү байгууллага нь Ираны хууль бодлогыг исламын шашны ёс зарчимд нийцэж байгаа эсхийг хяндаг. Өмнө сонгуулийн нэр дэвшигчдийг батлах, сонгуулийг хянах, парламентаар баталсан хууль тогтоомжид хориг тавих эрхтэй. Түүний хувьд Арафийн шинжээчдийн чуулганы дэд дараагаар ажиллаж байгаа. Тэрээр Ираны хамгийн чухал шашны төв гэгддэг Кум хотод Баасан гарагийн мөрөглийг удирддаг. Мөн нөгөө талд сөрөг хүчнийхэн байгаа. Тэдний төлөөлөл болох Ираны сүүлчийн шаахын ууган хүү Исламын хувьсгалын дараа гадагшаа дөрвсөн гэгддэг Риза Пехлави. Тэрээр яг одоо улс орныг удирдах хамгийн тохиромжтой хүн нь өөрийгөө гэж үзэж байна. Тэрээр нэм гарагт хэвлэлүүдэд өгсөн ярилцлаганда Ираны шилжилтийн засгийн газрыг тэргүүлэхэд шаардлагатай дэмжлэг болон бүрэн эрх өөрт нь байгаа гэсэн байна. Иранчууд ардчлалынхаа төлөө босох ёстой, Европын улс орнууд гэсэн үнийг нь дэмжих ёстой гэж уриалжээ. Иран тусаад байгаа энэхүү мөргөлдөөнтэй холбоотойгоор газрын тосны зах зээл олон нийтийн санааг түгшээсэн бас нэг асуудал болоод байна. Байгаль орон дахь энэхүү мөргөлдөөн дэлхийн нефтийн зах зээлийг тэр чигтэн шахуу түгшээж улмаар шинжээчд нефтийн үн огцон өсөж $100 давж магадгүй гэж таамаглаж. Учир нь шалтгаан нь Иран нь дэлхийн нийт нефтийн олборлолтын 3-4% бүрдүүлдэгч гэлээ дэлхийн хамгийн чухал нефт тээвэрлэлтийн цэг болох Орон улсын хоолойг байдал бишдэх юм бол хааж болцсошгүй байгаа юм. Өнөөдрийн тухайд Америк нэгдсэн улс Израилийн цохилтын дараах арилжааны эхний өдөр байна. Хөрөнгийн биржүүд нэгдснээс хойш Брент төрлийн нефтийн үн 13% хүртэл огцон өссөн ч үд дунд өсөлтийнхөө тодорхой хэсгийг алдаж барайл нь одоогийн байдлаар ойролцоогоор $77-оос $78 догторчж хэлбэлзэж байгаа. Шинжээчдийн хувьд ерөнхийдөө дараах хоёр таамаглалыг дэвшүүлж байгаа. Нэгдүгээр нөхцөл байдал намжих юм бол нефтийн үн барайл нь $80 орчимд догторж байна. Хоёрт байдал бишдэж нөхцөл байдал хурцдах юм бол нефтийн барайл нь $100 хүрч үүнээс давах юм таамаглав. Олон нийт яг одоо Орон улсын хоолойд анхаарлаа төвлөрүүлж байгаа энэхүү хоолой орчинд арилжааны хөлөг онгоцны хөлгөөн бараг зогссон байдалтай байгаа юм байна. Дэлхийн нийт нефтийн ойролцоогоор 20% нь энэхүү хоолойгоор дамждаг байна. Үүнд Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Ирак, Кувейт, Иран зэрэг үйлдвэрлэгч орнуудын нефтийг багтаадаг. Мөн Катар улсаас гарч байгаа хэмжээний шимрүүлсэн байгалийн хийж гисэн Орон улсын хоолойгоор дамждаг. Өөрөөр хэлбэл энэхүү хоолой нь дэлхийн худалдааны хамгийн чухал судасны нэгэ гэж хэлж болохоор байна. Иран улсын тухайд уг нарийн усан замыг одоогийн байдлаар хаагүй байгаа ч гэлээ Оманаас холгүй нэгэн хөлөг онгоц халдлагад өртсөнтэй холбогдуулан усан онгоцод энэхүү хоолой орчмоос зайлсхийж эхэлсэн байна. Ираны нефтийн экспортын тухайд тодорхойлох юм бол Иран нь батлагдсан нөөцөөрөө дэлхийд 4-р ордог байна. 170 тэрбум баррел буюу дэлхийн нийт түүхийн нефтийн ойролцоогоор 9%-ийг эзэмшдэг. Энэхүү үзүүлэлтээр Венесуэл, Сауди Араб, Канада улсын дараа орж байгаа юм. Олон 10 жилийн турш улс төрийн докторгүй байдал, дайн, хориг арга хэмжээний улмаас Ираны нефтийн үйлдвэрлэл 1974 онд өдөрт 6 сая баррел хүрч байсан оргил үеэс одоо харьцангуй 2 дахин буурч 3.5 сая баррел болоод байна. Иран улс нь барууны улс орнуудын хоргийн улмаас Орос, Хятад, Энэтхэг, Афганистан зэрэг цөөн хэдэн тоотой улсууд руу нефтээ экспортлдог байна. Үүнтэй холбогдуулан Орос улбаны улсын гадаад хэргийн яамны зүгээс нэм гарагт мэдээлэл гаргаж Орон улсын хоолойг усан тээвэрт хаах нь дэлхийн нефт хийн зах зээлд ноцтой тэмцэргүй байдлыг үүсгэж болцсошгүй гэж анхаарал. Өгөр сагсахгүй Орос улбаны улсын Кремлийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев бям гарагийн орой X платформ дээр удахгүй нефтийн үн баррел нь $100 давж магадгүй гэж анхааруулсан. Орос улсын тухайд Ираны нефтийн экспорт дасалтах нь тийм ч их нөлөөтэй байхгүй байж болно. Харин ч нефтийн үн өсөх юм бол Оросын хувьд ашигтай байж болохоор. Учир нь Орос улбаны улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг энэхүү нефтийн олборлолтоос нь үүсгэж байгаа орлогод эзэлдэг байна. Харин Хятад улсын тухайд нөхцөл байдал өөр байна. Ираны олон улсын хоригт өртсөн түүхийн нефтийн 90 орчим хувийг энэхүү улс импортлдог. Хятадын эрэлт хэрэгцээний нөлөөгөөр Иран улс 2020-с 2023 оны хооронд өдөрт олборлох нефтийн хэмжээг ойролцоогоор 1 сая баррелаар нэмэгдүүлсэн байна.
Тиймээс одоо үүсэж байгаа мөргөлдөөний улмаас Ираны нефтийн экспорт удаан хугацаанд зогсож байх юм бол Хятад хамгийн түрүүнд тохирч болзошгүй улснаа. Ираны асуудлаас ч өмнө энэ оны ихээр Хятадын далайн тээврээр авдаг нийт нефтийн 4 орчим хувийг бүрдүүлдэг байсан Венесуелийн нефтийн импортын урсгал зогссон байна. Энэхүү алдагдал нь Хятадын нефт боловсруулах үйлдвэрүүдийг Ираны хямд үнэтэй гэхдээ хүнд төрлийн нефт рүү түлхсэн байдаг. Гэхдээ одоо ийхүү Ираны нефтчгээс нь тасалдах эрсдэлтэй болоод байгаа юм. Хямд үнэтэй эрчим хүчний урсгал урт хугацаагаар зогсох юм бол Хятадын эдийн засагт инфляцийг өдөөж болзошгүй. Үйлдвэрлэлийн гарцыг хумих эрсдэлтэй гэж шинжээж таамаглаж. Reuters агентлагт ирсэн мэдээлэлээр одоогийн байдлаар Хятадын бие даасан нефт боловсруулах үйлдвэрүүд агуулга болон хөлөг онгоцон дээр хадгалагдаж байгаа хямдралтай Ираны хүнд төрлийн нефтийг их хэмжээгээр худалдан авч эхэлсэн гэж байна. Өргөжлүүлэн Иран дахь иргэдийн иранчуудын нөхцөл байдал байр суурь ямар байгаа талаар мэдээллийг хүргэх гэж байна. Маш хуваагдмал байдалтай байгаа учраас илүү нарийн харах нь зүйтэй. Иргэд хуваагдаж зарим нь гашуудаж байхад үлдсэн хэсэг нь Айтолла Али Хаменегийн үхлийг тэмдэглэж баяртай байгаа гэдгийг илэрхийлж байна. Тухайлбал юм бол нийслэл хотынхон төв талбайд гашуудсан иргэд хар өнгөөр чигдрэн хувцлан цугларч Америк болон Израилийг эсэргүүцэж урай лооцсон гарган жигсэж. Үүгээрээ тэд улсдаа үнэнч байгаагаа илэрхийлж байна гэж байна. Нөгөө талд зэрэгцээд энэ оны ихээр гараад исэн засгийн газрын эсрэг иргэдийн жагсаалыг дэмжиж байгаа иргэд Айтолла Али Хаменегийн үхэлд баярлаж байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Захим сүүлжийн тархсан бичлэгүүдээс харах юм бол иргэд бүжиглэж, салют буудуулж, X өдөртөгчийн зургийг шатааж байгаа нь харагдана. Дарин сануулхад энэ оны 1-р сард гарсан Ираны иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг засгийн газраас хүч ашиглан дарж 30 мянган гаруй хүн нас орсон байж болзошгүй гэж хүний эрхийн ажиглагч байгууллагууд таамаглаж тооцоолж байна. Тухайн үед засгийн газраас утасны сүлжээг бүрэн тасалж дэлхийн нийтэд болж байгаа нөхцөл байдлыг мэдээлэх ямар ч боломжгүй шахуу болгосон байдаг. Хохирогчдын ар гэрийнхэн болж өнгөрсөн явдалтай холбогдуулан дээд өдөртөгч нас бараад байгаа явдлыг Иранд сайн сайхан зүйл боллоо шударгаас улс төрийн зөв тогтолцоо бий болгох эхлэл тавигдаж ирнэ гэж үзэж. Тиймдээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд талархлаа илэрхийлж байгаа юм. Гэсэн хэдий ч улсын хамгийн нөлөө бүх өдөртөгч гинэт ийхүү амиа алдсан явдал нь Иранд докторгүй байдал үүсэх нь бол мэдээж өмнө дараагийн өдөртөгчөөр хэн сонгогдох нь бүс нутгийн хурцдмал байдал мөргөлдөөний явцад хүндрэлтэй байх төлөвтэй. Ираны төрийн хэлэл мэдээллийн байгууллагаас түүнийг нас барсныг бол албан ёсоор элэдийн баталсан. Засгийн газраас 1-7 хоногийн турш бүх нийтийг амраахаар шийдэж 40 хоногийн турш гашуудал зарласан байна. Ираны иргэдийн адилаар дэлхийн улс орнууч гэсэн мөн адил Америк нэгдсэн улс Израилийн Иранд хийсэн энэхүү зохилтын талаар хуваагдмал байр суурьтай байна. Гэхдээ дийлэнх нь дипломат харилцаа олон улсын эрх зүйг дагаж мөрдөхийг уриалж байгаа юм. 30 гаруй жилийн хугацаанд Ираны улс төр цэрэг бүс нутгийн бодлогыг тодорхойлж ирсэн өдөртөгчийн 90 ийхүү 40 орчим жилийн дараа дуусаж Иранд улс төрийн шилжилт, дотоод эрх мэдлийн тэмцэл, докторгүй байдал, удаан үргэлжлэх эрсдэл бий болоод байгаа юм. Ойролт орнод үүсэж байгаа энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Иран улс олонний анхаарлыг татаж байгаа нь үнэн. Гэхдээ олон нийт Иран улсыг ямар улс вэ, түүхэн ямар вэ гэдэг талаар мэдээлэл багтай байж магадгүй учраас таймынхаа төгсгөл би та бүхэнд Иран улсын түүх зам исламын хувьсгалын өмнөх одоогийн нөхцөл байдлыг харьцуулж хүргэх гэж байна. Тэгэхээр хаан салгалтай Ираныг 40 гаруй жилийн турш удирдсан Мухаммед Реза Шах Пехлевиг хаан ширнэс нь 1979 онд исламын хувьсгалаар буулгаж байсан түүхтэй. Тухайн үед дэлхийн нийтэд Ираны хаанд засаг нь улс орноо доктортой чадварлаг удирддаг гэсэн ойлголтыг төрүүлж байсан. Тухайлбал бол Шах Иранд аж үйлдвэрүүдийг байгуулж, дотоодын цэрэг зэвсгийн хүчийг бэхжүүлж, газрын тосны чөлөөт худалдааг эхлүүлсэн гэдэг. Мөн тэрээр эмэгтэйчүүдийн эрх боловсрол зэрэг салбарт анхаарлаа хандуулж байсан болох нь Иран цаашид хөгжин цэцэглэх ихээхэн боломжтой харагдаж байсан. Гэсэн хэдий ч энэ бүхний цаана Ираны дотоод улс төрийн асуудал газар аваад байсан. Хаан цаглал сөрөг хүчний намынхны дуу хоолойг хүчээр дарж, иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр мундарах тохиолдлууд байсан. Түүнчлэн газрын тосны олборлолтын ашгийг цөөн тооны баячууд л хүртэж, энгийн иргэд инфляц болон нийгмийн тэгш бус байдалтай нүүр тулж байсан байдаг. Энгийн иргэдээс гадна шашны томоохон бүлэглэлүүд, Шахын баримталж байсан барууны хэв маягтай хөгжлийн бодлого, мөн Америк нэгдсэн улстай ойр харилцаатай байгаад исламын шашны үнэт зүйлсэд замнал хийж байна гэж дургуутсаж байсан. Энэхүү хурцдмал байдал яван явсаар цөллөгдсөн байсан шашны номлогч Рухалла Хомейни эсэргүүцлийн дуу хоолой болон гарч ирснээр исламын хувьсгал эхэлсэн байдаг. Тэрээр Шахыг эрс буруушааж, итгэл үнэмшил, нийгмийн шударга ёсонд суурилсан исламын шашинтай засгийн газрыг иргэдэд амлаж ирсэн.
1978 он гэхэд гудамжууд эсэргүүцлийн жигсаал цуглаанаар дүүрч ажил хаялт дотоод эдийн засгийг зогсооход хүргэж сая иранчууд өөрчлөлтийг шаардаж байсан. Тиймээс 1979 оны 1-р сард шах Ираныг бүр мөсөн орхин гарсан байна. Үүнээс хэдхэн 7 хоногийн дараа цөллөгдсөн байсан номлогч хувьсгалын дуу хоолой Хоминег Иранд баатрын ёсоор угтан авч байсан. Ингэж хаан цэлэл дуусаж исламын бүгд найрамдах улс байгуулагдаж байсан түүхтэй. Харин хувьсгалын араас Ираны улс төрийн тогтолцоо, нийгмийн бодлогод эрс өөрчлөгдөж эхэлсэн байна. Улс төрийн гэх мэтэл бүхэлдээ шахуу шашны удирдлагад шилжиж исламын хууль төрийн гол хууль болсноор эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ноцтой хөндөгдөж эхэлсэн байдаг. Тэдний яаж хуслахын хүртэл заскаас хатуу бодлогын хүрээнд хянаж эхэлсэн. Номон Ираны барууны гүрнүүд болон Америк нэгдсэн улстай тогтоосон харилцаа огцон муудсан. Ираны 1979 оны хувьсгалын жишээг өнөөдөр шинжижид засгийн газрын шинжилэл улс төрд байнга доктортой байдал авчирдаггүй болохыг харуулсан хэрэгэ гэж үзэх нь байдаг байна. Ихэнх одоогийн байдлаар нөхцөл байдал хурцсан шинжтэй шинэ дайны фронт үүссэн байгаа гэдгийг Хизболла болон Израилийн сүд хүчний хооронд өрнөж байгаа мөргөлдөөнөөс олж болохоор номон ажиглагчийн үүрэгтэйгээр оролцож байсан Сауди Араби улсад хүртэл товтлогоо цохилтууд бүртгэгдэж эхэлсэн байгаа. Бид та бүхэнд Иранд болж байгаа нөхцөл байдал, ойролт орондын байлдааны явц замун Иран улс нь яг ямар улсын, ямар шашинтай, ямар түүхтэй улс юм бэ гэдэг талаар замун одоогийн байдлаар Ираны иргэд ямар байр суурьтай байгааг тоомлож багтаж хүргэлээ. Шуурхай мэдээллийг та бүхэнд өргөжлүүлэн өргөлнө.